Аав нь хулгайч байсан. Хөдөө бол ярьдаг л та. Наадахных чи өвөө нь хийгүү юм биш. Урт гартай гэлтэй. Шууд ус оромжлох маягаар хэлэхгүй л дээ. Тэгээд яад юм хэр нөгөө хүүхэд нь бол сэмхий гарангууд л нөгөө зан дадал нь удамшлаараа хийгдчихэд. Энэ л бол удмын үйл үүр. Тэр удмын үйл үүрээ бид нар нөгөө тим амир давагдчихгүй хүчин зүйл биш ээ гэдгийг л ойлгосон. Хин нэгнээр засуулаад лам бөөгөөр хідэн сая төгрөгийн зардал гаргаад хийдэгч зүйл бас биш. А 3 дугаарт олуулаа бөөнөрөө цуглараад хамтдаа байж ижил тэр нэг зан үйлийг хийхгүй л болдоггүй ийм зүйл биш. Энэ бол зүгээр тухайн хүн өөрийнхөө хувь тавилангийн замналаар өөртөөгөө ажиллаад явчихад л өөрийгөө ухамсарлаад аваад явчихад л болдог ийм зүйл гэж. Сүнсэн би өөрөө хэдий ч нэ тэлэх тусам юуг даган дуурайхгүй байхаа өөрөө хараад өөрийгөө ухамсарлах чадвартай л болчихлоо юм л та. Тэгэхээр хэдий ч нэ би ухамсартай байна. Төдий ч нэ өөрийгөө багаасаа ухамсаргүй байх үедээ даган дуурайжсэн бүх зүйлсүүдээ эргэж харах чадaltaй л болж байгаа. Тэгэхээр эргэж харсны хар дээр харин түүнийгээ засаад эзэн биеийн дээрээ зан характер муу муухай одоо юу гэдэг одоо хараалын үхэлдэг ч юм уу ийм характеруудаа өөрөө баг багаар ингээд ухамсарлаа л засна. Тэгэхээр энэ хорууд дээр хамгийн хүчтэй одоо засахын үйл ажиллагаа хийдэг зүйл бол бидний өөрийн ухамсар болохоос биш хин нэгэн бөөгийн болон ламын зан үйл биш гэдгийг л маш сайн ойлгосон. Тэгэхээр сүнсэн биеийн тэлтэйгээд өвдөлтүүдээрээ дамжиж сүнс рүүгээ ороод тэгээд хувь тавилангийнхаа зөв зам дээрээ гарч ирж байгаа бол бидэрт ямар ч үйл өөрийг бид нар хойч үйтэй өгөхгүй. Би ингээд сайн нэг хүнд үзүүллээ л дээ. Тэгсэн чинь удмын өвлийн үртэй байна гэдэг. Тэгээд удмын өвлийн үрээ удмаа цуглуулж байгаа лусын хорлол байна. Удмаа бүгдийг цуглуулж байгаа тог цэвэрлэг гэсэн юм байна. Тэгээд одоо би яаж удмаа цуглуулах вэ? Тэгээд өнөөр нь одоо очиод хэлж ярих гэхлээр зарим намайг ойлгохгүй. Тэг яг яаж тэр лусын үйл өөрийг би арилгах вэ? Яг хоёр юм зэрэгцээд ороод ирж байна л да. Нэгдүгürt удмын үйл өөр, хоёрдугürt лусын үйл өөр ч гэдэг юм уу те. Хоёулаа бидний энерги эрчим хүчийн амин орон энергийн их усүр бас болдог. Яг удмын үйл өөрийг хүмүүс бусдаар засуулах, нэгэн лам бөө одоо христийн пастраар засуулах, ертөнцийн эзнэр засуулах тухай юм ойлголт яваад. Гэтэл энэ удмын үйл өөр өөрөө юу юм бэ гэдгийг бид нар маш ухамсартайгаар ойлгож явах нь маш чухлаа. Тэгэхээр нэгэн түүхэн дээр бол нэгэн одоо зөвхөн богино хэмжээний түүхэн дээр хуваалцахад ээж нь дахианы мөчөө хугалж хэрчиж шараад исэн байгаа тий. Тэрийг охин нь бас авцсан байгаа. Гэтэл уг чанартай ээж нь тэрийг хинээс сурсан бэ гэж эмээгээс нь сурсан. Тэгээд тэр дахианыхаа мөчийг шарахтаа хэрчээд мөчийг нь хугалж хийгээд исэн чи эмээ нь ерөөсөө тийм жижигхэн хариулын тавган дээр л шарж исэн байхгүй. Тэгэхээр ээж нь тэрийг нь сураад охин нь тэрийг нь бас сураад явж байгаа. Тэгэхээр яг энтэй адилхан үлийн өр гэдэг бол бидний зан характер, ёс суртахуун, өөрсдийн сүнсэн биений дотоод мэдрэмжүүд үе удам дамжаад ингэж хүмүүст одоо үр хөвгтүүдэд маань тий өөрсдөд маань дээрээс ирсэн ийм зүйл баг. За хоёр шугамаар явагддаг л да. Уламжлалаар дамжих буюу амьдралын зөв дадал зуршлаар дамжиж нэг ирдэг. Удамшлаар эцгийн цагаан туслаар дамжиж ирдэг. Ээжийн талаас бол нагцын талаас уламжлалаар дамжиж ирдэг гэж үздэг. Амьдралын буруу зөв хөвшлэр. Аавын талаас бол яс буюу одоо зан характер дотоод ухаан, ухамсар, тэнэг бол тэнэгч гэдэг юм уу? Ийм байдлаар дамжиж ирж байгаа. Тэгэхээр удмын үйл өөр гэдэг бол ерөөсөө эцэг их маань хэн байсан? Тэр нь биднэрт яаж амьдэрсэн шууд ирж байгаа юм ойлголт. Тэгэхээр үйл өөр болгоо муу биш л дээ. Тэгэхээр бидний удам угсаа нагц авгын талаас авж байгаа одоо хүнд туусч те ухаалаг, эрдэн боловсралтай, оюунлаг гэдэг ч юм маш олон сайн үйл өөр байгаагийн хажуугаар сүүдэртээ өөрөөсөндөө тэр хүмүүс нүр тулааг учраас аав нь одоо өөрийнхөө сул талуудтай, гулчгар талуудтай нүр тулааг учраас хүүхэд нь яг тэр гулчгар зангийг өглөө тавцсан байх чинь. Ээж нь болохоор муухай ааштай, эсвэл бусдыг дорд үзсэн, бусдыг хүлэн зөвшөөрдгөө зангуудтайгаа нүр тулааг байсан бол охин нь яг тэрийг байгаагаар нь 2 дахин илүү сүудрийг нь хүлээгээд тавцсан байгааг л бид нар илүү удмын үйл өөр гэж хүлээж аваад. Тэгэхээр энэ удмын үйл өөр өөрөө яах вэ гэхээр эрт дээр үеэсээ одоо социализмын цаг үе те хүн болгон хавчигдаж маш их айцтай байсан цаг үе. Манжийн дарлалын үед монголчуудад ингээд ирцэн байгаа юм зүйлтэй. Цаг үеийн байдлаар бас нөхцөлдүүлж ирдэг те. Тухайн өрх бүлийн соёлоор, тухайн гэр бүл эмээ өвгөөгийнх нь зан характерууд нь уламжлалын байдлаар шууд хүрээд ирж байгаа. Тэр энэ болгоныг удмын үйл өөр гэж аавна. Тэгэхээр удмын үлийн өөрийг хэн нэгнээр засуулна гэхээс илүү нөгөө ном уншуулад амьдралчин дээрдэх бол өөрөө номоо уншаад үзээрэй гэдэг аргачлалаар ер нь сүнсэн биеийн тэлт хийж байгаа улсууд бидний өвгдөж бол ханддаг гэсэн байна. Тэгэхээр өөрөө өөрийнхөө үлийн өөрийг нэмгэлж өөрөө ариун цагаан зам мөр хувь тавилангийнхаа замаар алхаж байгаа хүн хизээч бусдад
өөрийнхөө сүдэртэй талуудыг ялангуяа өөр хүмүүстэй нялцаадгүй юм байна л да. Тэгэхээр бидний үгдээдс бол одоо энэ тэнгэр буюу тэнгэрлэг замнал буюу өөрийнхөө хувь тавилангийн замаар л алхахыг хичээж ирсэн байгаа. Их хааны үеэс. Тэгэхээр ингэж чадсан хүмүүс нь хойч үедээ дандаа сайн сайхан зүйлийг үлдээж чадчих. Ухаан, эрдэм те ингэж чадаагүй байгаа улсууд нь аав нь хулгайч байсан. Хөдөө бол ярьдаг л да. Наадахных чи өвөө нөх эвгүй хүн байсан. Урт гартай гэл те. Шууд бас оромжлох маягаар хэлэхгүй л дээ. Тэгээд яад гэнхээр нөгөө хүүхэд нь бол сэмхий гарангууд л нөгөө зан дадал нь удамшлаараа хийгдчихэд. Энэ л бол удмын үйл өөр. Тэр удмын үйл өөрөө бид нар нөгөө тим амир давагдчихгүй хүчин зүйл биш ээ гэдгийг л ойлгосон. Хин нэгнээр засуулаад лам бөөгөөр хэдэн сая төгрөгийн зардал гаргаад хийдэгч зүйл бас биш. 3 дугаарт олуулаа бөөнөрөө цуглараад хамтдаа байж ижил тэр нэг зан үйлийг хийхгүй л болдоггүй ийм зүйл биш. Энэ бол зүгээр тухайн хүн өөрөө өөрийнхөө хувь тавилангийн замналаар өөрөө өөртөөгөө ажиллаад явчихад л өөрөө өөрийгөө ухамсарлаад аваад явчихад л болдог ийм зүйл гэж. Миний хайртай хүмүүс миний бодом тийм ээ. Тэгэхээр эднийг би буруудах хэвээр юм уу? Тэдний буруу юм. Энэ үлийн үрийн би надад дамжаад ирсэн байгаа нь тэдний буруу юу? Ээжээсээ бид нар уламжлалаараа буюу монголчууд нар нэхээсээ сүмсийг авдаг гэж үздэг л те. Хэрэгтэй хөвгт байсан ч эмэгтэй хөвгт байсан ч. Ааваасаа бол болон аавынхаа өндөр дэд өвгцгүүдээс ясан талаасаа дотоод удамшлаа авдаг гэж үздэг. За тэгэхээр ээжийнхаа талаас эхлээд яриад явчих. Ээжийнхаа талаас сүнсээ авчих. Ээжийнхэн сүнс айцтай байх юм бол хүүхэд айцтай байна. Энэ бол үеийн үрийн сүдэртэй тал. Гэхдээ ээж нь хүнд тустай, тэ шудраг, ингээ сайн характерууд байгаа. Тэр ч гэсэн хүүхдэд шууд удамшна. Одоо уламжлалаар дамжина. Амьдралын хэм маяг хөвчлэр дамжина. Тэгэхээр хүүхэд ерөөсөө эхийн сүнсэнд боловсрдог байхгүй. Эхийнхаа сүнсэн биеийн мэдрэмжүүдээр ээжний нуруудлахыг хайраар харж исэн бол хүүхэд шууд тэрийг нь шууд өвлөж авдаг гэсэн. Харин аавынх нь ухаан амьдралын одоо амьдрах чадвар, арга ухаан нь бол дотоод яс буюу дотоод нөөц болцоонд нь шингэждэг аавын талаас. Тэгэхээр аав нь тийм хүч чадал муутай, олхиогүй, муу характертай, өөрийнхөө сул талуудыг хүлэмжшүүлж чаддгүй байсан хүмүүс бол хүүхэд тэрийг бас л шууд л авч байгаа. Тэгэхээр аавын талын үйл өөрийг өгцүүлт. Ягаад тэгэхээр тэр ясанд нь бүр шингэсэн байдаг учраас. Сүнсэнд нь шингэсэн байгаа ээжийн үйл өөр бол окей. Ингээд хүн амьдралтаа үнэхээр өөрийгөө соён гэгэрүүлээд сайн хантай уулзраад тэ хайр гэдэг зүйлийн жинхэнэ мөн чанарыг ойлгоод язгуур их усруудтэйгээ холбогдоод явхад бол тэрний учрыг бол ингээд гаргаад ирчих чадчих. Дотор нь байгаа аавын тэр зүйл бол маш их зүйлтэй. Ягаад тэгэхээр тэр бүр яс цусанд нь дотроос нь ингээд нас ирэх тусам, нас явах тусам тэр тэнэг байсан бол тэнэглэлүүд нь хулгай, буруу муухай зүйлүүд байсан бол тэд нар ингээд яснаас нь гарч ирээд байдаг. Энтэй нүр тулж доторноос нь одоо оргиж гарч ирээд байгаа энэ муу чанаруудтай нүр тулахад бол маш хэцүү байна. Тэгэхээр бид нар сайн үеийн үрүүдийг нь авсан байгаа мэдээж сайн талуудыг. Тэрэндээ талархдаг аав ээжтэй, эмээ өвөөдөө, удам усаандаа, нутаг усаандаа маш олон их усруудаас бид нар сайн сайхан зүйлийг авсан баг. Тэрэндээ таларх нь муу мухай сүйдрүүдийг нь өөрөө ухамсартайгаар танин мэдээд тэрэнд нь өөрийгөө аль болох бага багаар тэрнээс нь өөрийгөө чөлөөлнө л гэсэн үг. Тэр хин нэг буруутгах нь гэдэг хэмжээс төр байгаа тохиолдолд бид нар асуудлыг бүрэнгүүц шийдэж чадахгүй л дээ. Хэрэв үнэхээр сүнсэн биеийн тэлтэйгээ дараагийн түвшинд гарч ирж байгаа бол удмынхаа үеийн үрийг өөрөө өнөөдөр цэгцлээд өөрөө тэр сүдрүүдтэйгээ аав ээжээсээ болон өөрийнхөө бий болгож бүтээсэн сүдрүүдтэйгээ нүүр тулаад тэр бүтээсэн сүдрүүдээ яах вэ гэхээр тэр өнөөдөр яг өөр хүмүүстэй өвлүүлэхгүй байх ийм боломж цаг хугацааны боломж л гарч ирж байгаа юм л да. Ягаад тэр энэ их сүнсний тэлэлт хүн болго өвгдээдсийнхээ одоо мэдрэмжүүдтэй холбогдож байна тий гэдэг ийм байдлаас. Тэр эцсийн дүндээ өөр өөртөө ажиллаж чадсан хүн бол тэр удмынхаа үеийн үрч гэдэг юм уу наг завгын талын сүдрийг өөрөө ялан дийлэх ийм л цорын ганц боломж. Хэрвээ тэхгүй бол хүүхэд чинь таны сүдрүүдийг аваад 2 дахин илүү сүдэртэй ийм хүмүүс болж байгаа. Тэр монголчууд бол эмээ өвөөнөр хилдэг, хөдөө сайхан өтгөс буурайнаар хилдэг. Үлийн үрээ өөрөө л аваад явахыг хичээдэг гэсэн тэр хүмүүс. Аль болох үр хүүхдүүдийн хажууд хэрүүл ам үзүүлэхгүй, буруу үлгэр дуурайл үзүүлэхгүй нэг гэрт одоо мэдээж амьдралын дунд зөндөө асуудал гардаг. Тэр болгоныгоо аль болох хүүхдүүдтэй харуулахгүй, муугаа харуулахгүй. Тэгэхээр муугаа харуулахгүй гэдэг чинь өөрөө ямар утгатай юм гэхээр тэр сүүдрээ өөрийг нь үлгэрлэж өсөж байгаа, өөрийг нь оюун санааны үлгэр дуурайллынхаа их усүр болгож харж байгаа тэр хүмүүстэй л сүүдрээ тусахгүй гэж хичээж байгаа. Тэгэхээр энийг яаж сургадаг байсан бэ гэхээр бидний өвгдөөс хөдөө малд явж байгаа үр хүүхдүүдтэй шувууны өндгөн дээр бити сүүдрээ тусгаарай гэж сургадаг байсан. Эцэг их нь одоо тий их шувууны голчтой шүү. Тэрэн дээр яг бодит амьдрал дээр ингээ бодоод үзэхэд яах вэ? Шувууны өндгөн дээр сүүдөр туслаа гэд бодит байдал дээр юу ч болохгүй. Тэр ухамсартай ухамсаргүйгээр бид нар анзаарахгүйгээр тусгаал өнгөрчдөг. Гэхдээ цаана хилээд байгаа сургаалт амтны үр дүл ийм эмзэг байдэн шүү.
сүүдрээж тусгаж болдгоо шүү. Яг тэрнтэй адилхан дараа нь үр хүүхдүүдтэй бид нэр сүүдрээж тусгахааргүй маш тийм сэтгэл зүйтэй нэмзэг мэдрэмжүүд дээр нэмзэг ажиллаж байгаа ийм зүйлүүд байдаг шүү гэдэг ийм зүйл байгаа. Тэгэхээр эцэг эхийн сүүдэр гэдэг зүйл бол тэртээ дэргүй хүссэн үсээгүй хүүхдүүдээр тусаж байдаг. Тэгэхээр өнөөдөр бид нар энийг өвөг дээдстэй гомдох, талархахын аль алийг хийж болно сэтгэл зүйн хувьд. Гэхдээ бодит байдал дээр тэрнтэй нүүр тулаад тэр сүүдрүүдтэйг өөрөө нүүр тулж энэ нэг гинжин эрт дээр үеэсээ удамшаад уламжлагдаад ирсэн үеийн өрүүдийг өөрөөрөө таслан зогсоогоно л бидний хийж чадах хамгийн сайн сонголт байгаад байна. Бид нар ингээд шинэ 8 болгоно ингээд ном уншуулдаг ч юм уу те. Ингээд зан үйл хийж яадаг овоовол дахих ч юм уу. Энэ зан үйлүүд минь бидний удмын үйлийн үрийг нэмгэлж байгаа юу? За зарим айлууд болохоор онгод тэнгэрээ буулгаад бөөлдөг те. Зарим айлууд шинэ 8 15 галаа тахдаг ч гэдэг юм уу. Ингээ зан үйлүүд уус эртнээсээ өвлөгдөд ирсэн байгаа. Гэхдээ энэ зан үйлүүдийн хард бид нар яг юу хийгээд байгаа вэ гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. За гал тахих ч гэдэг юм уу тодорхой нэг зан үйлүүд бол өвөг дээдсийн сүнс сүлтийг баясгах техникийн үндсэн дээр өөрсдийнхөө их усүр энерги эрчим хүчний холбоосуудыг хийх юм зан үйлүүд. Нөгөө талдаа харин тэрийг хийгээд байсан ч гэсэн хажуугаар нь яг өөрсдийн оюун санаа, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, үр хүүхдүүдтэй зөв үлгэр жишээ үзүүлэх ч гэдэг юм уу. Соёнгийн гэрлийн орон зайтай байхгүй бол дан ганц тайлга, тахилга буюу далд ертөнцтэй холбогдсноор энэ үйл өрөөд нэмэгдэхгүй. Бүх зүйлийг далд гээд өөрсдөө ойлгохгүй зүйлээ далд гээд бид нэр далд ертөнцид хитрхийх найдаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ яадаг вэ гэхээр еврейчүүдийн жишээ авъя. Бүтэнсээ өдөр болгон саббат гэдэг те удмаараа цуглаад өөрсдийнхөө амьдралын замнал сайн хийж байгаа төслүүдэд хоорондоо хуваалцаад дандаа тийм оюунлаг үйл ажиллагаанууд хийж байгаа. Ингэж оюунлаг үйл ажиллагаануудыг хийжснээр хүүхдүүдтэй ч тэр зөв үлгэр дуурайл үзүүлж чинь өөрсдөө ч гэсэн хоорондоо мэдээлэлээ солилцоод амьдралаа сайжруулах нэг нэгнийгээ тэтгэх community ахан дүүс гэдэг энэ утгаараа явж байгаа урагшилж байгаа. Гэтэл манах яадгүйхээр ууж идэнэ хамаатан саднуудаараа цуглан за яг мэдээж нэг нэгнийгээ хүндлэх байх. Тэгвэл тэр Монгол найр үс авахуулах эсвэл хамаатан садан цугларж байгаа энэ цаана тэр утгыг нь тайлж нэг нэгэндээ хэрэгтэй дөмөгтэй үг үйлдэл гаргаж байгаа тэр ёслолууд нь миний харж байгаагаар бол арай бага байгаад байдаг. Заавлын шинжтэй юмнууд нь хэд мохорс өгчөөд олон болоод байдаг. Харин яг тэр ухааныг нь сургаж байгаа тэр зүйлс нь бол маш одоо бага болоод байна л да. Энэ ураг удмынхаа цаг хугацаануудыг хамт өнгөрөөхдөө илүү соёнгийн гэрүүлэх шинжтэй өөрсдрүүгээ чиглэсэн зүйлүүдийг хийх хэрэгтэй. За өөрсдрүүгээ чиглэсэн зүйлүүдийг хийж ураг удмаа цуглуулж чадахгүй махэд харин удмынхаа хүмүүст нөлөөлөе гэж бол өөрөө өөрийгөө л хичээж гэсэн. Өөрөө сайн явж байхад бусад хүмүүс хараад за манай энэ чи хичээгээд байгаа юм байна. Зөв үлгэр жишээ, өөр хүмүүс маань зөв үлгэр жишээ, ах トゥ ус маань зөв үлгэр жишээ аваад явчихлаа юм зүйл шүү дээ, тэ. Тэгэхээр эцсийн дүндээ үүлийн үр гэдэг бол бид нэр яалтчгүй дээрээсээ хэдэн зуун үеэрээ дамжиж ирж байгаа энэ нэг гинжин хэлхээний нэг хэсэг нэ. Яг одоо цаг дээр явж байгаа. Энэ гинжин хэлхээнийхээ сайнуудыг нь өөртөө маш өндөр хэмжээгээр шингээж аваад муунуудын сүдрүүдийг нь өөрөө сүнсэн биеийн тэлтэж ухамсартайгаар түнтэйгээ нүүр тулаад тэгээд хойж өрөөгөө хамгийн алтлаг мөнгөлөг те гялтгансан дээр шижир зүйлсээ үлдээнөх нь чухал болохоос биш яг тэр сүдэртэй бараан тогооны хөөшиг мэдрэмжүүд сэтгэлийн шарах гэдэг энэ асуудлуудаа үлдээх нь хамгийн муу зүйл байна. Энд дэр нэгэн жишээ дурдахад дэлхийн 2 дугаар дайны дараа Герман үндэстэн улс орноороо маш том дайны дараах пост war trauma гэдэг зүйлтэй учирсан. Тэгээд тэд юу хийсэн бэ гэхээр өрх бүлүүд хоорондоо мэдрэмжээ хуваалцах чадгааргүй хэмжээнд травматай сэтгэл зүйн маш гүнзгий шарахтай асуудлуудтай болсон байсан. Тэгээд соёлоодыг нь чөлөөтэй тавьж өгсөн. Одоо жишээ нь маш нэгэн сайн жишээ бол танго бүжгийг бүх нийтээр нь бүжгэлдэг болгоод гэр бүлийн хоёрыг хооронд нь мэдрэмжийг нь төхүүлээд нэг нэгнийгээ ангаалтууд хийгээд ингэ явсан байгаа. Тэгэхээр дайн гэдэг энэ асуудал өөрөө дэлхийн 2 дугаар дайны дараа амьдарч исэн хүмүүст Монголд ч тэр, Германд ч тэр, одоо Оросд ч тэр те маш том сэтгэл зүйн шок өгсөн байт. Тэгэхээр энэ шок нь өөрөө хүнийг маш их баригдмал, айцтай, төр засгийн хувьд ч гэсэн те дахиад дайн гарах юм шиг нэг юм байнгын айц үзтэй 50, 60-аад онуудыг ер нь дэлхийн нийтээр үтсэн байдаг л да. Тэрний дараа үеийн хүүхдүүд яасан бэ гэхээр 70, 80-аад онд төрж байгаа, 60, 70-аад онд төрж байгаа хүмүүс нь болохоор тэрийг юмыг ингэж хийхгүй л болохгүй. Яагаад тэгэхээр цаана нэг хадны манга байгаад авч явчих гад алчих гад аав ээж нь авч явчих гад байгаа юм шиг мэдрэмжтэй ийм бүхэлдүүд нь бөөмрүүдийн үе байгаа байхгүй. Тэр бөөмрүүдийн үе буюу одоо 60-аад оныхон 70-аад оны агч нар гэдэг юм уу те. Тэр хүмүүсийн үр хүүхдүүд нь бас л одоо бид нар байж байна. Бас л ийм сэтгэл зүйн мэдрэмжэн дээр айцтай. Дэлхийн нийтээр. Ерөнхийдөө ингээ харангуут энэ том дайн, том нийгэм цаг үеийг өөрчилсөн айцтай асуудлууд өөрөө бидний цаг үеийг бол харьцангуй эвгүй болгох
ийм зүйл баг. Одоо ингээд 80-аад оныхон гингүүд өнөөдөр Монголд бол 90-ад оны шилжилтийн цаг үе, картын бараанд очирлох, хомсдолтой цаг үеүүдийг туулсан. Тэгээд тэр хүмүүс бол айхтар тэмцэл зүйн шарах гэхээсээ илүү дутуугийн эд материалын хувьд дутуу байх мэдрэмжийг туулаад үзээд өссөн байдаг. Тэгэхээр 80-ад оныхон гэхээр ерөнхийдөө тэр дутуугийн комплекс өвлийн өрөнд болохоор юу гэдэг вэ гэхээр эд материалтай баян болох те хөлжих бусдын эд хөрөнгөтэй өөрийгөө харьцуулах. Одоо гүзэтэй ах бол гоё гэдэг ч юм уу те. Тим зүйлүүд ингээ харж ирсэн бай. Тэгээд энэ бол бас л нөгөө цаг үеийн үеийн удмын аав ээжээс авсан үеийн үртэл холбогдоод явчихж байгаа юм л да. Тэр юусоо зүгээр аюу энгийнээр хэлэхэд бүх цаг үеуд өөрсдийн үеийн үртэй ингээд тэгээд одоо 80-ад оныхны хүүхдүүд 2000-ад оныхан бол ээж аав нь хитрхи материалист учраас тэр хүүхдүүд яаж ийм вэхээр өөрсдийн оюун санааны эрх чөлөөг эдэлж чадахгүй. За эдлэхийг бол ямар нэгэн байдлаар хүсээд ингээд явж явах жишээ нь ийм байдалтай ингээд өнөөдөр явж байна. Альфа 2010-ад оныхан ямар байгааг би бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ ингээд өөрсдийнхөө яг ингээд дээд доод үеүүдийг ерөнхийд нь ажиглаад хахад дандаа ямар нэгэн дээрээсээ ирсэн ийм шарах сэтгэл зүйн асуудалтай яваад байна. Тэгэхээр энэ өөрөө ийм генерашн буюу цаг үеийн өвлийн үр зөвхөн удам гэхээсээ илүү ээж аваас авсан цаг үеийн бүр нийтээр хамрагдсан байгаа ийм зүйл. Дэлхийн 1-р дэ 2-р тань тий. Тэгэл хомсдолын 90 оны шилжилт гээд ингээд нийгмийн асуудлууд чи бидэрт өвлийн үр болж ирээд байгаа. Яагаад энэ өвлийн үр болж ирээд байгаа нөхөр бид нар тухайн үед дандаа чадaltaй ухаантай байж чадсангүй л дээ. Уг нь бол нөхцөл байдлыг сүнсэн биений тэлэлттэй одоо удам сайтай хүмүүс ч гэж ярьдаг, ухаантай хүмүүс ч гэж ярьдаг. Тийм хүмүүс нь сүнсэн биеийн тэлэлттэйгээр харах юм бол тэрийг трама, дутуугийн комплекс, буруу талаас нь өөртөө тусгаж авахгүй. Тэгэхээр цаг үе болгонд тийм хүмүүс насар ховор, скеднүүд насар ховор байдаг учраас дийлэнх нь болохоор би мөнгөтэй л байхгүй болохгүй маань. Би айдсгүй амьдрах хэрэгтэй байна. Би зоригтойгоо харуулад одоо 70-80-ад оныхон бол те 60-70-ад оныхон дандаа зодолтой бол те тэр нэг янз бүрийн газрын атманууд ч их шиг тэгэл чи дандаа айдсын травматай ээж автай хүмүүсийн л одоо хойч уууд байгаад байхгүй хүүхдүүд нь тэр нь тэгж авч байгаа. Тэгэхээр нөгөө амьд үлдэх айдстай. Тэр дайны дараах шокуудаас бол амьд үлдэхийн тулд одоо юу гэдэг атман болох хэрэгтэй. Дээрлгүүлж болохгүй гэдэг. Тэр талын мэдрэмжүүд нь асар өндөр байгаад байгаа юм л та. Эмзэглэж хүлээж авч байгаа асуудлууд нь тий. Би ингээд нэг лам бөөдөр өчлөө л та. Тэгээд тэгсэн чинь удмын өөрлийн үртэй байна. За заслын лээлгэн. Бас дээрэс нь намайг онгодтой байна. Бөө бол гэдэг чинь. Тэгэхээр ямар нэгэн лам, ямар нэгэн бөө. Эсвэл би бөө болсноор энэ удмын өөрлийн үрийг засч чадах юм. За ерөнхийдөө хувь хүн өөрөө онгод тэнгэртэй ч гэдэм үү холбогдчихж тэндээс нэмэгдэл энерги ч юм уу хайрын өвгдийнхээ хайрыг л хүртэх гээд байгаа. Энэ бол зүгээр л бидний өвгдөдсөн хувьд галаа дахиад те өглөө болгон цай сууныхаа дээжийг өргөөд хойморт байдаг онгоц шүтэндээ тахилдаа өргөл өргөөд ингээ хийжтгэл байсан зүйл. Заавал тэрийг би итэр болгохгүй те. Ингээ нэмэгдлээ авч болно асуудалгүй. Гэхдээ тэр үүлийн үрийг гэтлэхийн тулд заавал бөө ч юм уу заавал ямар нэгэн сахиус шүтэн буулгах хэрэгтэй гэдэг зүйл бол байхгүй. Тэр бол зүгээр ямар нэгэн сонголт гэхгүй. Тэрнтэйгээ өвгдөцтэйгээ зөв харьцаад явж байгаад бид нар хийж болно. Сүнсэн биений тэлтийн гэдэг бол тэр онготын ертөнц, зүүдний ертөнц, сахиус шүтэний ертөнцөөс бүр халиад дээшигээ гараад авчиж байгаа. Энэ юу гэхээр байгаа зүйлийг байгаагаар нь харах бидний бүр өөрсдийн язгуур сүнс гэж яриад байгаа. Тэр чадвар руугаа илүү ороод явчихдаг. Тэгэхээр хамгийн чухал буюу бидний хамгийн одоо очих ёстой цэг бол өөрийн сүнсэн биеийн тэлтийг хийх. Өөрийнхөө сүнсэн биеийн тэлтийг хийгээд өөрөө хин нэгэн болцсон байхад онгод тэнгэртэй тэнгэргүй тэр асуудлуудыг бид нар зохицуулаад явах чадвартай болно. Одоо та бүхэн сайн мэдж байгаа маш сайн бизнесийн лидерүүд, улс төрийн лидерүүд, ангаах ухаан ч гэдэм үү, салбарын лидерүүд дандаа бөөнөр биш байгаа сте. Тэгэхээр энд өөрөө зүгээр амьдралаас л бид нар ил тод харчих хэвээр. Тухайн хүний хичээл зүтгэл хөлс болгон үнэн. Хөлсөл үнэ энэ хороо дэлхий дээр ганц үнэн зүйл байл. Харин тэр оюун ухаан, тэр мэдлэг бод чадвар, тэр мэдрэмж, тэр сүнсэн биений өөрийнхөө сул талуудыг өөрөө даван гарч чадсан тэр агуу ухаарлууд хувь хүнийг хин нэгэн болгож хөгжүүлж байгаа, амжилттай нэгэн болгож байгаа тэр ухаарлууд л үнэ. Тэрнээс биш бөө боллоо гэд ямар нэгэн хэд сэнгэрэг тэр чи гадаад шинжээрээ хуйглалаа гэд тэр хүн дотроо тэр ухаарлуудыг авах нэгэн ч байна, авахгүй нэгэн ч байна. Тэгэхээр гадааддаа буюу тэр өмсгөл нөмөрхтөө чухал биш ээ. Өөрөө тэр сүнсэн биенийхээ энерги эрчим хүч мэдрэмжүүдийг тэлээд ухамсарлаад өөрт ирсэн тэр айдас таагүй мэдрэмжүүд те ээж аавын оршихуун одоо айдас ирээдүгөө сайх айдас үр хүүхдтэйгээ яаж тэжэнэ гэдгээ айлын томуудтайгаа хуваалцдаг бас тийм айдсууд байдэн штэ. Тэр болгон айдсуудыг таниад тэрийг уг шалтгааны нь олсноор бид нар тавьж явуулж байгаа. Тэгж тавьж явуулахгүй болохоор тэр айдсаараа хорвоо ертөнцийг хараад байгаа байхгүй.
Одоо жишээ нь би өөр дээрэл зүгээр ярихад одоо айлын одоо баг шүү ч гэдэг юм уу чи ингээд ганцаараа ингээд хэцүү шүү ч гэдэг юм уу нэг иймэрхүү мэдрэмжүүдийг надад багаас нь суулгацсан байгаа юм л та. Тэгээд хосын харилцаан дээр нэрэл одоо юу гэдэг тэр мэдрэмжээрээ хаягдах ч юм уу ганцаардаа ч юм уу гэдэг мэдрэмжээрээ харилцаанд хандаад байгаа хэрэг. Тэр энэ ийм аюултай. Тэр бидний хүүхдээс юу гэж хэлээд байгаа юм бэ гэхээр удмыг хараа суугч байгаа хүнийхээ хав заяагаа нийлүүлэх гэж бол удмыг хар. Яагаад тэгэхээр аав ээж хоёрын нь хоорондоо ямар харилцаатай байсан, ямар өвгдөөцтэй байсан. Мөн өөр хүүхдүүдтэй сүүтрээ хэр зэрэг үлдээснээс шалтгаалаад та нарын одоо хав заяагаа холбож байгаа хүмүүсийн амьдрал сайн сайхан явнаа гэдэг тэр хаа хүрэх ерөнхий потенциал нь гарч ирж байгаа. Ээж аав хоёр нь хичнээн сайхан царилэг залуу өсгөө төрүүлээ тийжээгээд бойжуулаад өгсөн байдаг. Асар их ээж аав нь айцтай тий эсвэл шуналтай мөнгөгүй л байх юм бол одоо энэ хорвоо дэлхий дээр оршин тогтнох боломжгүй гэж бодоод идэг ч юм уу ийм нөхцөл байдалтай байгаа тохиолдолд хүүхэд тэр үеийн үрийг нь 2 дахин илүү сүудрийг нь аваад бойчиж байгаа. Хичнээн ухаантай хичнээн сайхан ариун цагаан сэтгэлтэй залуу байгаад бүсгүй байгаад аав ээжийнх нь юм сэтрэл дотроос нь гарч ирээд иддэг. Тэгэхээр ээж аав хоёрыг нь удмыг нь эмээ өвөөг нь сайн таних хэрэгтэй гэж хэлээд байгаа хүүхдүүд төр. Тэгэхээр удмын үлүүр нь хүүхдтэй шууд тусдаг, сүүдэр нь шууд тусдаг учраас удмыг нь хардаг соёлтой, ухаантай бидний өвгдөөц байсан юм аа. Би өөрийн сүнсээ хүчтэй болгоч. Би удмын өвөрлийн үрээ давж чадах уу? Тэгэхээр аав ээжээс ирсэн цаг үеэс ирж байгаа энэ олон сүүдрүүдийг сүнсэн биений хүчийг олоод сүнсэн биенийхээ тэлтийг хийсэн угаас давах боломжтой. Мэдээж яс туснаас буюу ингээд зарим нэг өөр хүүхд тогтдгүй айлч гэдэг юм уу. Тэрийг ч гэсэн давах боломжтой юм байл л те. Тэгэхээр аман гол нь хүний хүч дутгах, сүнсний хүч дутгал гэдэг ойлголт байна. За айгүй энгийн жишээ. Бид нар чинь нөгөө цаг үеэ дагаад ах нарыг харж өссөн. Гудамжинд те гадаа тоглож байхаас ахуулаад. Тэгэл ах нар тамхи татна. Харихуу те. Өсөө бодуулна. Хичээлээ таслана хоорондоо зодтолт нь ерөөсө тэр болгоныг л одоо 80 90 тонныхаа харж өсөж байгаа байхгүй юу? Тэгэхээр эндээс юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр хүн болвол өөрөө үлгэрлэж буюу даган дүүрээдэг хамт. Яг л сармагчтай адилхан. Тэгэхээр сүнсэн бие өөрөө хэдэж инээ тэлэх тусам юуг даган дүүрэх, юуг даган дүүрэхгүй байхаа өөрөө хараад өөрийгөө ухамсарлах чадвартай болж байгаа юм л да. Тэгэхээр хэдий ч инээ би ухамсартай байна, төдий ч инээ өөрийгөө багаасаа ухамсаргүй байх үедээ даган дүүрээжсэн бүх зүйлсүүдээ эргэж харах чадaltaй л болж байгаа. Тэгэхээр эргэж харсны ард дээр харин түүнийгээ засаад эзэн биен дээрээ зан характер муу муухай одоо юу гэдэг одоо хараалын үг хэлдэг ч юм уу ийм характеруудаа өөрөө баг багаар ингээд ухамсарлал засна. Тэгэхээр энэ хорууд дээр хамгийн хүчтэй одоо засахын үйл ажиллагаа хийдэг зүйл бол бидний өөрийн ухамсар болохоос биш хин нэгэн бөөгийн болон ламын зан үйл биш гэдгийг л маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр сүнсэн биеийн тэлтэй хийгээд өөрийнхөө өвдөлтүүдээрээ дамжиж сүнс рүүгээ ороод тэгээд одоо хувь тавилангийнхаа зам дээр зөв зам дээрээ гарч ирж байгаа бол бидэрт ямар ч үйл өөрийг бид нар хойч үйтэй өгөхгүй муу үйл өөрийг харин дандаа гэрэл гээгээтэй сайн зүйлүүдэл бусдтай хуваалцаад явах боломжтой. Энэ үед л амьдрал деважин болж байгаа. Тэгэхээр бид нар деважинг бол хойд насанд байдаг хүн үхээд деважинд очдог гэж сэтгэдэг байтал монголчууд юу гэж хэлдэг вэхээр там деважин хоёр бол энэ хорвоо дэлхий дээр газар их дэлхий дээр хамт оршиж байгаа маа. Байгаль их дэлхийгээ ухаад тий бусад олон хүмүүст тулгай зэлгээ муу мухай үйл өөр хийгээд тэр хийж байгаа зүйлийнхаа зовлонг шунлынхаа зовлонг өөрөө гитлээд туулаад үр хөвгтүүд нь бол өөрийн биеэр зовоод явж байгаа улсууд байна. Бусдад хийсэн сайн сайхан үлийн үрээрээ үр хөвгтүүд нь өнөр болоод ухаантай хөвгтүүд төрөө тэднийг харж багтаж баясаад ингээд сайхан сууж байгаа ийм эерэг үлийн үртэй деважинд амьдарч байгаа хүмүүс байна. Тэгэхээр там деважин хоёр нэг л савн дотроо энэ өнөөдөр Монгол улс гэдэг энэ тогоон дотор л зэрэг оршоод байгаа л хамаг асуудлын учир нь байна л да. Удамд ингээ хүүхд тогтохгүй айл гэж байдаг те. Тэгэхээр тийм хэцүү өвлийн одоо удмын өвлийн үрийг яах вэ? За би яг энэ талаар бол яг хүүхд тогтохгүй айлын цаад учир шалтгааныг сайн мэдгүй. Гэхдээ энэ бол маш те давж дийлшгүй бас тийм үлийн өрүүд байхыг үүсэхгүй те. Одоо чи маа найзын ар гэрт бол тийм асуудал байдаг л та. Эмээгийнх нь үр хөвгтүүд нь эрэгтэй хөвгтүүд нь тогтдгоо ч гэдэм үү те. Тэгэхээр цаанаасаа нөгөө нэгнийгаа одоо юу гэдэг харааж юусэн тийм удам дамжсан тийм муу энерги яваад байгаа тохиолдол байгаа. Тэрнтэй бид нар бас өөрсдийнхөө сүнсэн биеийн тэлтийг хийж л нүр тулгал юм байл л дээ. Хин нэгэн бөөгийн хүч урдуур нь ороод бас биднийг аврагна гэдэгт найдах нь бол айгүй утгагүй. Нэгэн жишээ авахад Америк нэгдсэн улсад маш олон үндэстнүүд амьдарч байгаа. Тэгэд еврей бүлээс босод одоо улс орны одоо хүүхдүүд нь багтаа энддэг тоон асар өндөр байгаа гэсэн үг.
Бусад хүүхдүүд айлуудын болвол хүүхдүүд нь багадаа нэг 30-40% эндээд ижил те. Ерөөчүүдийн 20% эндээд. Тэгэхээр юундаа асуудал нь байна вэ гэдээ ингээд судлаад үзсэн чинь эврээ эмэгтэй хүн ээж нь гэртээ орж ирэх болгонд л гар авахт гэсэн баг. Амьдралын зөв дадалтай. Соёл иргэншлэр нь хийгээд өгсөн. Бусд нь болохоор нөгөө гараа угаахгүй хүүхдтэй шууд тэр микроб, вирусаа халтаадаг. Тэгээ хүүхд чинь тэр юунд дархлаа айгүй эмзэгэл байдаг юм байна л да. Тэгэхээр энэ зан суртахуун ахуйн дадалтай холбоотой ерөөсөө үйл өөрүүд бол маш их байгаа. Буруу дадалтай холбоотой. За ингээд 90-ийн буруу хурцл асуудлуудтай холбоотой бол бас маш их үйл өөрүүд байт юм билээ. Яагаад тэгэхээр тэр нөгөө ээжийнх нь сэтгэл зүйн мэдрэмж нь одоо үр хүүхдэд тээж явж таавд нь гомдох. Эсвэл одоо юу гэдэг нь те нэг нэгэндээ хайргүй байх. Ийм тохиолдлуудаас болоод хүүхд ээжийн сэтгэл зүйн асуудалтай байгаа бол хүүхд нь бас тэрийг нь ингээд гидсэнт бойжхоос хүртэл аваад өсчдөг ч гэдэг юм уу. Тэгэхээр энэ ахуйн болон сэтгэл зүйн асуудлуудаас болоод маш олон үйл өөрүүд дэржилээд байгаа юм билээ л да. Чинийгээ бид нар оншилж те өвдөж ухаанаар харж чадахгүй байгаа болохоор л энэ дотор эргээд байгаа л гол асуудал юм билээ. Бүр үнэхээр онцгой тохиолдолд бол тэр нөгөө хараалждах те тэр юмнууд байдаг. Гэхдээ энэ бол удмын үйл өөрхөөсөө илүү хараалждах гэдэг дараагийн түвшинд явах хаа. Энийг бол өстой нөгөө эрдэнэтэй чадaltaй улсууд нь зохицуулдаг байсан. Угаасаа ийм л төвхтэй штэ манай ард түмч. Зүгээр удмын үйл өөр гэдэг зүйл дээр ярихад бол энийг бид нар өөрсдөө сүнсэн биеэрээ туулж чадна. Үнэхээр энэ хорвоо дэлхий дээр хараал гэдэг зүйл байгаа юу гэвэл байгаа. Дараагийн подкастууд дээр магадгүй хуваалцах. Гэхдээ хүнийг харааж үзээгүй хүн ч гэж байхгүй шүү дээ. Хараалгалж үзээгүй нөгөө талд хүн байхгүй. Тэгээ хүн хараасан тоолонд нь газар шалан дээр хөвтчихэд байна гэж бас энэ орууд л хийдэр байхгүй шүү дээ. Бид нэр сонголтоор. Тэгэхээр өөрийн сүнсэн биеийн хүч чадлыг л тэлжиж бусдаар яаж хараалахгүй байх вэ? Өөрөө яаж тэрийг даван гарах вэ? Бусдаар яаж хайрлуулах уу гэдэг арга ухаанаа олох нь чухал болохоос биш тий. Манайх хараалтай гээд тэрэнд бууж өгөөд мэдхгүй учраас л тэр нь одоо маш том харагдаал, маш том санагдаал, амар санагдаад байгаа. Тулах л шүү дээ. Тулж үзчихэж л эн чи ийм зүйл байт юм байна штэ гээд өөрсдөө сэтгэлийн чин зөргөөр л бид тэр энэ амьдралыг туулж байгаа шүү дээ. Дандаа ухаанаар асуудлыг шийдэхгүй байгаа юм л да арга ухаанаар. Ер нь бол зүрх сэтгэлийн хүч сүнсээрээ бид нар амьдралыг туулдгаал гэдэг юм нийтлэг зүй тогтлоо. За одондоо гэрэл асаахын тулд тэгвэл яг юу хийх ёстой вэ? Өөрийнхөө удмыг яаж сайхан авч явах вэ гэдэг асуулт шүү дээ, тий. Тэгэхээр мэдээж хамаатан садан багасаа хамт өссөн, тоглоод өссөн үеэлүүдэд хараад хэцүү явж байгааг нь хараад тий. Аав ээжүүд ч ах дүүсийн хүүхд хэцүү явж хэцүү шүү дээ. Ингээ санаа зовж байгаа. Энэ дэр нэг зүйл байгаа. Бид нэр өөрөө хин нэгэн болохгүй болвол нөгөө дутуугийн мэдрэмжээр хүнийг засна гэж байдгүй юм байна. Одоо жишээлбэл би өөрөө ээж авийнхаа сүүдэртэй байж байгаа тий. Эмээ өвгийнхаа сүүдрийг өөр авцсан байж байгаа. Одоо муухай хааштай ч гэдэг юм. Хүнийг зандарч харцдаг гэж. Тэр үеийн өөрөөр яг адилхан үеийн өөрийг тэгээд явж байгаа хүнтэй харьцахаар яах вэ? Нөгөө хүний чинь дотор нь байгаа учраас илүү их реакцлна. Тэгэхээр ер нь бол хүн гадаад ертөнцөөс яг өөртөө нь ижилхэн сүүдэртэй хүнийг хараад үзээд мэдрэхээрээ илүү их эзэн биеийг нь хариу үйлдэл үзүүлдэг. Хороо илрүүлж гаргаж ирдэг гэсэн. Тэгэхээр нөгөө яг ижилхэн үеэлүүд чинь аав ах дүүсийн хүүхдүүд чинь яг ижилхэн үйл өөртэй байгаа шүү дээ. Аав ээжээс авцсан. Тэгээд тэр үйл өөр нь янгууд нөгөө хоорондоо нэг нэгнийхээ үгүйсгээд улам холдоод идэх. Ерөөсөө одоо манай хамаатан садан юу гэдэг улс орондоо яар ураг удмын холбоо хэлхээс сулраад байгаагийн цаад шалтгаан чинь ерөөсөө үйл өөртэйгээ аав ээж нь ажиллааг учраас хүүхдүүд нь тэр үйл өөрөөс нь болоод нэг нэгэндээ тэр зангаараа муу зангаараа харьцаал хідэн тишигээ тарж бутраад байгаа юм асуудал байна шүү дээ. Тэгэхээр өөрийгөө тэр удмынхаа үйл өөрөөс гэтлэгсэн хүн л удмаа зөв тийш нь харуулж чиглүүлж чадна уу гэхээс яг ижилхэн сул талтай, яг ижилхэн айдастай бол удмынх нь нийлж цуглаал нөгөө өвөг дээдсийнх нь айдсууд нийлж илэрч гарч ирээл санаа зовлон цаашаага ингээл явчихна. За миний нөгөө зүгээр маш сайн мэддэг жишээ бол нэг ах хичнээн л байгаа юм л та маа удмынхны. Тэгээ нэг санаа зовндаг ийм асуудлуудтай. Тэгээ нийлээд суучгаараа за тэр санаа зовлон цаашаага өнгөрөөд цасан бөмбөгийн онлоороо том болоод тэгж бүр хөгжиж байгаагийн тэр сайхан нэг. Тэгэхээр ерөөсөө хамтдаа тэр ижилхэн үеийн үртэй байгаа улсууд тэр үеийн үрийг улам их томруулнаа. Тэгэхээр энд бол ухамсараараа сүнсэн биеэрээ засах ямар ч боломж байх. Тэгэхээр өөрөө тэр удмын үеийн үрээс ёлтойж ганцаараа Тэнгэрлүү цойлж гарч иржиж харин энэс гарч ирж болдгийн шүү гэдгийг үлгэрлэж харуулсны ард дээр бусдтай үг хэлээд те ингээд явах юм бол илүү боломжтой байх. Тэрнээс биш зүгээр санхүүгээрээ чи ингээд жоох арх угаад байгаа юм чинь чамайг өөдөн татаад ажилд оруулчих. За энэ ахуй хувьд бол болно. Гэтэ тэрний цаана бол сэтгэл зүйн шарах сүнсний мэдрэмжүүд гээд асар том зүйлүүдийг бид нэр ухамсар сүнсэн биений тэлэлтгүйгээр ягаад ч чаддаггүй. Ийм л зүйл.